Цахим мэдээллийн томоохон стартап компанид ажилд ороод 2-7 хоног байсан эмэгтэй нийтлэлийн гарчигт энгийн ярианд хөгжилтэй сонсогдогч үсгийн алдаа гаргажээ. Алдаатай гарчигтай нийтлэл нийгмийн сүлжээгээр тархаж компанид ихээхэн хохирол учруулж компани янз бүрийн шүүмжлэл, доромжллын бай болов. Хэвлэлийн компани түүнийг олуулан ажилдаг дундын оффист байсан бүх хүний өмнө зэмлж буруутгав. Үдийн цайны цагаар гадаа гуниглан сууж найз руугаа ярьлаа. Би үнэхээр бүтлгүй юм хэмээн ойлгонон хэлэхэд найз нь өмнө хийж бүтээсэн олон сайхан бүтэмжтэй зүйлсийн тухай сануулсан ч өөрийгөө буруутгах хүчтэй сэтгэлд автсан тэрээр нэгийг ч анзаарч сонсох зөхөөгүй байв. Үүний дараа ажлын байрандаа ирэхэд хамт ажилдаг нэг хүн анх ажилд орохдоо би ч гэсэн ийм алдаа гаргаж байсан юм. Үнэхээр ичмээр байсан хэмээн зурус үлдээсэн байлаа. Олсноо алдах боломжийг харахгүй өнгөрөөх алдаа гаргах зэргээс зайлсхийх боломжгүй учраас бид ихэнхдээ өөрийн хүсээгүй нөхцөл байдлыг туулж таагүй мэдрэмж амсдаг. Хэдийгээр эдгээр бэрхшээл асуудлаас ангид байх гүн гүнзгий хүсэл эрмэлзэл хүн бүрт байх боловч амжилт бүтээл алдаа бүтлгүйтэл бүгд хүний амьдралын салшгүй хэсэг ажээ. Харин бэрхшээл тохиолдоход бид ихэвчлэн өөрийн амьдралыг асуудал бэрхшээлээр дүүрэн тэгээд энэ бүхэн зөвхөн надад тохиолдоод байна хэмээн боддог. Хэрвээ бид бага зэрэг анхаарал хандуулад тухайн бэрхшээлийг илүү өргөн хүрээгээр энэ бүхэн зөвхөн надад тохиолдоод байна уу? Бусад хүмүүст ч гэсэн янз бүрийн сорил бэрхшээл тохиолдож байгаа эсхийг тунгааж үзвэл танд ямар санагдаж байна вэ? Алдаа бүтлгүйтэл ганцхан надад тохиолдоод байгаа бос гэдгийг ойлгосноор бидэнд бусадтай адил бидэнтэй ижилсэх мэдрэмж төрж магадгүй нэг жижиг алдаанаас болж өөрийгөө бүтлгүй амьтан хэмээн хуурамч шошго нааснаа ухаарахад туслах юм. Түүнээс гадна тухайн алдааг бодит байдал хэмээн андуурах эсвэл намайг илэрхийлж байна хэмээн бодохоос сэргийлдэг. Мөн бэрхшээл алдаа гаргасан хэдий ч хийсэн зарим нэг зөв үйлдэлээ тодорхой харахад туслана. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай бол ямар ч боломжийг ашиглан амжилтанд хүрэх магадлал илүү байдаг тухай олон нийтлэл хэвлэгдсэн байдаг. Хэрвээ бид ингэж чадвал тогтвортой бүс сэтгэлийн хатын төлөвт амжилттай эргэн орж энэрх сэтгэлийн өөрчлөлт шилжилтийг бодтой хийж чадна. Хүн бүрийн зорилго тоошгүй олон нөхцөл байдлаас хамаарч байдаг. Ямар нэгэн зүйл амжилтанд хүрэх хэсэг нь маш олон хүчин зүйлсээс хамаарна. Бидний хичээл, зүтгэл тэр тоо тоомшгүй олон хүчин зүйлсийн зөвхөн нэг нь юм. Бид бүхнийг хянах, удирдах боломжгүй, хинж чадахгүй. Бид бүгд л хүн гэдэг гайхамшигт бодгол гэдгээрээ ижилсдэг. Бид өөр өөрийн сул хийгээд давуу талтай. Амжилт бүтээл асуудал бэрхшээлтэй билээ. Гэхдээ аз жаргалд тэмүүлэх зовлон бэрхшээлээс ангижрахыг хүсдгээрээ бид адил. Энэ нь хүн төрлөختний нийтлэг шинж, биднийг нэгтгэдэг зүйл. Гэвч аз жаргалтай байх хүсэл маань өөрийн хийгээд бусдын сэтгэлийн амгалан, тайван байдлыг үгүй хийх нь бий. Хүсэл мөрөөдөл чухал. Түүний хүчээр бид улам сайжирч байдаг. Илүү сайхан, инэрэнгүй дэлхийн ертөнцид амьдрах хүсэл маань биднийг энэрх сэтгэлийн өөрчлөлт хийхэд гар бие оролцоход хүргэсэн билээ. Гэвч бидний хүсэл мөрөөдөл заримдаа миний амьдрал төгс байх ёстой. Эсвэл надад хизээч зовлон бэрхшээл тохиолдох ёсгүй гэсэн гажуудлыг төрүүлдэг. Хуурамч, бодит бус хүлээлт бидний зовлон нэмж байдаг. Өөртөө тохиолдож байгаа бүх зүйлийг чи хянж чадахгүй байх. Харин тэдний нөлөөнд автахгүйгээр өөртөө хэрхэн хандхаа шийдэж чадна хэмээн охиндоо бичсэн загталдаа Майя Энгелоу бичжээ. Бид өөрсдийнхөө алдаа бэрхшээлд анхаарлаа хандуулаад ээж болно л доо. Эсвэл зөв бүтэмжтэй байгаа зүйлээ илүү бодтой харж болно. Бидэнд болж байгаа, сайн хийж байгаа зүйл хэр их байдаг бол? Ингэж үнэлгээ хийснээр бидний хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Энэ тухай бодоод үзээрэй. Энэхүү өөрт байгаа сайн давуу талаа тодруулснаар зовлон бэрхшээл тохиох үед арай зөөлөн сайхан сэтгэлээр хандвал бидний мэдрэмж магадгүй өөдрөг эерэг болж болох юм. Энэ нь өөрийгөө инэрхийн эхлэл.
Бясалгал хийхээс өмнө та зорьсондоо хүрч чадаагүй улмаас өөртөө жаахан хатуу хандаж буруутгасан үеэ санаарай. Хэт сэтгэл хөдлөгсөн хэцүү үеийг санах хэрэггүй. Хүчтэй сэтгэл хөдлөлийн улмаас анхаарал төвлөрөх нь хэцүү болох магадлалтай юм. Өдөр тутмын амьдралд таны зорьсон зүйлс бага зэрэг буруугаар эргэсэн үе байж болно. Жижиг төсөөл төгс хэрэгжиж чадаагүй. Чухал арга хэмжээнд оролцох гээд явж байтал төөрөх эсвэл хоцрох гэх мэт. Энэ үед юмсыг ямар байх ёстой гэж бодож байсан хүлээлтэд үнэлж болох юм. Ингээд бэлэн болохоор өөрийгөө энэрх сэтгэлээ бага чигсэн сайжруулахыг хичээе. Энэ мэдрэмжил бусдыг энэрх сэтгэлийг хүчрэхэг болгоход туслах юм.